За сайхан хавууны мэндэ өглөө жишээ өдөр юм уу да? Өдрийн одоо 1 цаг болж байна. Би нөгөө дэгээ гэртээ орхичоод газараа энэ хүмсний салон дээр ирчээд юу яд юм бэ? Америкт ер нь билог тийм хүмсний салонууд ийм химэл ийм гэлэн хүмс нэг хийдэг юм шиг надад санагдаа. Олцсон өөрийнхөө хүмсийг гоё зүгээр ингээл юм уу? Гэлэн лакаар бодож хийж явдаг юм байна. Тэгээ ямар ч зүйл салон орё. Өнөөдөр педикюр хийлгэе гэж бодлоо. Энэ хоёр хөл чинь хөрхийн амар хэм үзүүллээ. Тэгээд өнөөдөр хоёр хөлөө баярлуулаад педикюр хийлгэе гэж бодсон юм аа. Ийм сайхан салон байна. За орцгоё. За энэ үлчин хөрхийн амтай Америк хөргөж ирсэн юм шиг. Америкийг үзүүлсэн хөлийг өнөөдөр жаргах гэж сууж байна. Жаргаа баярлалаа. Тэгээ энэ салон их гоё. Надаа гоё зэрэг. Цэлээс яг эмнэлэг шиг. Гоё ажилчдын дөрөв төрцтэй гоё хөтөлбөр ажиллаж байна. Тэр нэг өөх марбалдаг ихгүй салон байна. Энд маникюр зөндөө олсон. Энд дандаа ингээд педикюрийн суудлаа. Энэ гоё салон болж байна. Бор хөл баярлах нэ гэж байна. За педикюр хийлгэж миний юм бор болж байна. Хүний хөл хүүхийн хөл болсон баастай. Хүүхийн хөл болчихдаг шүү дээ. Ингээд бодчихоор педикюр хийлгэчихээр. Бай. Сэтгэл ханамж зүүн байлаа. Баярлалаа. Тэрийн хаагараа гэнэ тий. Гацтай байна л да. Нэг ч сэрүүхэн бараа ийм бүдэн зөөлчтэй. Арсан юу шнэ гэж. Наа. За битэр сквертер хойлохна арманч хэлж байна. Ой ядаж чи юу авч өгөө. Оох юм авчих гээд чи идэх юм авчих гээд тэгвэл жоохон арман чиглэл арман чиглэе гинэ. Тэр энэ нөгөө нэг юуны Тайсонс центр гэдэг ийм нэг худалдааны төв мол дотор ирчээ. Нэг мэдсэн чи хаах болсон. Их дэлгүүрүүд нь хаацсан байна гэсэн цаа. Нэг дэлгүүрт ороод тэгээд ийм гадна ийм гоё юутай жоохон бороо моромтой үед болстой янз юм байна. Ингээд газар ингээд гал гаргачдаг. Тэгээд бөөдөнтэй ингээд суудаг тав тухтай ингээд хүмүүс бол юу вэ? Өдөр юм шиг болчихчих. Арбаа өдөр халаа юм чи тэгээд орой олон тэгээд сайн сууж штэ. Арай ийм гоё энэ хэв. За яг байна. Юу? Хагаа онцгой. За. Бид өнөөдөр гадаа бассейнд орох гээд гарч байна. Нөгөө эдийн байрны энэ орчны сувчт нь бүгд ийм юутай бассейн болон жим тгчээлэх эрэхтэй. Нөгөө тэгээд бид нэр зочид болохоор хоёр том хоёр хүүхэд нийлээд нэг 10 удаа
орох ч юм уу да. Тийм ихийг худалдаж авсан. $60 гэсэн ба. Одоо бассейнд авахгүй юмж байна. Халдаанд ч ерөөсө бассейнд л нь жижиг гоё юм шүү. Тэгээд байрны нэг байрны цаана байдаг бассейн. Бүхэн байрнуудын доор байдаг бассейнд оршин суугчид нь гарч ирээд сайхан. Цэцэг байна. Энэ шинэ оршин суугч. Зочин оршин суугч. Энэ хоёр зочин оршин суугчид байна. Тэр цаана сууж байгаа тэр халзан толгойт харгалзагч яана харгалзагч. Энэ хараа хүн тавьж байгаа хүн байна. Тэнд нэг хоёр хөөрхөн охин байгаа. Тэр хоёр бас шалгач. Энэний оршин суугчид манай биш үү? Эдгээр өөрсдөө нэг юм юутай. Үзэгдэх нэг юм юутай. Үсэн тийм оршин суугчид юугаар хартаа үзүүлээд яваад байна. Вау, ямар хөөрхий. Инста гоё. Гоё бичлээ. Бид хоёр барьныхаа гадаах бассейнд сайхан хүүхдүүдэд оруулчаад хүүхдүүдэд хараад сууж юм. Минь амар сүгцэж байна. Энэ дээр л ингээл нөгөө юу харагдаад тах юм. Хамт гэж бодож. Хатар ирээс харагдаад тах юм. Энийг ингэж өмсөх үү? Ингэж өмсөх хэрэгтэй байна. Ингээ бассейн хүүхдүүдэд тоглосон. Хүүхдүүдэд уулзтаад хүүхдүүдэд тоглосон. Тэгээд хөвтөж байна. Өнөөдөр сая хальт бороо. Сайхан өдөр байна. Зөвхөн энэ нөө усны камер нэг бичлэгээ үзээ сууж байна. Гоё бичсэн байна. Энэ усан доторх бичлэгнүүд Шведэд буцаж явчаад авах та. Энд нөгөө бид компьютергүй явж байгаа учраас би ингээд тал борлуулчихад байгаа юм шин яардаа. Тийм чамаа хийсэн шүү дээ. Энэ тэндээ боо нэг газараа жигэд боо энэ гарч болох гой бороо. Энүүгээр болохоор чи одоо энэ маа тэр хүүхнүүд чи яагаад юу байна уу гэхээр тэд нар чи ингэсэн юм өмсцөөд байхгүй. Чи өмсөд дэвчэн арснаа. Тэр өөр үү. Харин аюугаа жигд байгаа байхгүй. Би амар халтар борлуулчихжээ яана. Нэг тийм байна. Яг энэ мөрөөр ингээд заах гэсэн шүү. Энийг ингэж борлуулах хэрэгтэй байна. Би бол аюугаа жигд борлуулдаг байхгүй юу. Гэсэн чинь энэ жил юусэн ингээд жигд гадаа сууж амжихгүй нөгөө хувцастай гадуур яваад байгаа болохоор яг энэ маркны ормоор ингээд борлуулсан юм байна. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Америкийн ерөнхийлөгчтэй албан ёсны айлчлал уулзалт хийсэн байгаа. Тэгээд Америкийн ерөнхийлөгч манай ерөнхийлөгчийг цагаан ордонд хүлээн авч уулзсан. Тэгээд уулзалт амжилттай болсон юм шиг байлээ. Тэгээд бид одоо Монгол Улсын элчин сайдын яам руу явж байна. Вашингтон DC дэх Монгол Улсын элчин сайдын яам дээр монголчуудтай уулзалттай гэдэг мэдээлэл авсан. Тэгээд явж гин. Цагаасаа хуцарцсан явж гин. Элчин авахгүй нөгөө нэг такси Uber такси дутсан.
гэж байна. Цагаасаа хоцорсон болохоор бид эдийг оруулах нь уу яах вэ? Эх орноосоо ингээд бид нар олон жилээр ингээд бид нар ч одоо гадаад руу яг үүнд айлд амьдарч байгаатай ялгаагүй шүү дээ. Тэгэхээр бид нар гэртээ амьдармаар байдаг юм аа. Гэртээ сурсан мэдснээ хэрэгжүүлээд гэр орноо хөгжүүлээд орон гэрийнхаа тавилгын төвчлийг солиод гэр орны өвд татж амьдрах хүсэлтэй. Тэгээд Монгол улсын төв засаг хэдэн орноос хизээгээс ихэж ард түмний дэлхийд дээрээ ард түмнээ уриалан тодорхой эх орондоо ирцгээ энд сайхан амьдрах боломж байна гэдэг. Энэ зүйлийг асуунараа реформын бодлогын тал дээр гадаадд монголчууд гарахыг дэмжигдгүү. Бид бол маш цөөх хүлээ. Тийм учраас бид эх орондоо байх ёстой. Эх орн маань хүн нэг өдөр ингээд Санамж хэлж намайг ихтэй гэдэг. Тэгээд өнөөдөр би бас Нью-Йоркоос энэ уулзалтыг таны уулзалтад хүрч ирсэн байна. Мэдэн дээр таны Трамптай уулзах болтлаа. Тэгээд өнөөдөр чухал асуудлыг 2 орны маань хэлсэн. Стратегийн түншлэл ярьлаа. Та энэ дараагийн одоо 2 улсын харилцааны гарч байгаа нэг шатын утга агуулгыг юу гэж бодож байна. Мөн одоо Кашмир Монголын баруун бүтээгдэхүүнийг Америк нэгдсэн улсын зах зээлд татваргүй оруулахын пүүлийн төсөл явагдаж байгаа юм байна. Энэ төсөл одоо ямар шатнд явж байгаа юм хэрэг бүтсэн юм уу эсвэл одоо бүтээгдэхүүн шатнд явж байгаа нь юу? Хоёр улсын харилцааны дараагийн процесс нэг стратеги гэж байгаа нь технологийн төвхөрөнгө оруулалт стратеги Марс. Ерөнхийлөгчийн уулзалт монголчуудын уулзалт тусаа ямар сайн хэлж маань хамгаалалтаа дагуулсан явчлаа. Зөндөө олон монголчууд байна. Энд мэрэгжлийн зурагчид байж байгаа чинь. Энд сайхан уу? Сайхан. Хоёр л явж байгаа юм уу? Сайхан гэж байсан. Ирэх юм уу? Орой нэг гоё юм байна. Өдөр бол Самана вернэ зөндөө. Сайн байна уу? Донор ирж байна. Донор ирсэн юм. Хинэ? Оо за. Би дүүн штэ. Төрсөн юм шиг адилхан биш үү? За яа. Манай Баяннунгийн галтай. Тийм үү? Энэ Баяннунгийн галтай баахан. Би очроход тань штэ. Энэ сосетэн гэв. Очиж Баяннунгийн. Өнөөдөр аюулгүй штэ.